Өнөөдөр маргаашийн алинд ч болов би бусдад хэрэгтэй, бусдын төлөө төрсөн хүнлэг нэг юм. Итгэл, сэтгэл, оюунаараа нэгдэцгээ хэмээн өгүүлэх, олон нийтийн боловсролын зөвлөлийн гишүүдийн дуу хоолой, эрч хүч, сайн бүхнийг түгээн цацраах мэт бид бүгдэд аз жаргал, хүсэл мөрөөдөл угтуулж байдаг. Японы хүүхдийн эвэг сангийн Монгол дахь хөтөлбөр нь Дэлхийн банкны этгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулахын төслийг Архангай аймгийн 10 сум, Өвөр Хангай аймгийн 10 сум, Сүхбаатар аймгийн 5 сум, Дорнод аймгийн 5 сум, нийт 4 аймгийн 30 суманд амжилттай хэрэгжүүлж байна. 30 сум бүрт хүүхдүүдийнхээ бага боловсролын хэрэгцээг хангахын төлөө өөрсдийн сайн дурын үндсэн дээр гаднаас ямар нэгэн үйл ажиллагааны чиглэл, төсөв хөрөнгө хүлээлгүйгээр сэтгэл нэгдсэн эцэг их, иргэд, олон нийт өөрсдийн санаачлагаар олон нийтийн боловсролын зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Боловсролын салбарт бол шинэ арга барил бий болж эхэлж байгаа. Олон нийтийн боловсролын зөвлөл сум болгоно сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан олон нийтийн боловсролын зөвлөл ажиллаж зөвлөлнүүд орон тооны бус иргэдийн үйлсэл санаачлагаар иргэдийн бас сонголтоор энэ зөвлөл байгуулагдсанаар бол энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа маа. Анх байгуулахад бол сумын нийт иргэд ийм хүмүүсийг энэ бүрэлдэхүүнд орж ажиллая гэсэн санаагаар тэр хүмүүсээс хамгийн өндөр санал авсан хүмүүсийг 2013 оны 4 сарын 12-ны засаг даргын захирамжаар бид нэг баг бүрэлдэхүүн болж ажилласан. За олон нийтийн боловсролын зөвлөлд манай сургалтын менежер байдаг, албан бус боловсролын багш маань байдаг, дотор байрын багш байдаг, номын санч байдаг. Засаг даргын хамгаалын газраас бол хүн ам зүйн мэргэжилтэн байдаг. Хүн эмнэлгээс нэг эцэг эхийн төлөөлөл байдаг, нэг малчин эцэг эхийн төлөөлөл байдаг, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байдаг. Хэрэгжиж байгаа төслийн маань зорилт болгон дээр яг тэр хүмүүс маань ажиллахад яг өөрийнх нь ажилдаа уялдаа холбоотой. Дөрвөн аймгийн 30 сумдын 5-10 насны малчдын хүүхдүүд болон тэдний эцэг эхийн нөхцөл байдал, боловсролын хэрэгцээг зөв тодорхойлох. Сумын малчдын 5-10 насны хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг хангахын төлөөх үйл ажиллагааг сумынхаа онцлог тохируулан нөөц боломжоо ашиглан ажиллах. Орон нутгийн эцэг эх, иргэд олон нийт боловсролын байгууллагуудыг манлайлан идэвхжүүлэх. Иргэд олон нийтийн санал санаачлагыг дэмжин орон нутгийн онцлог тохирсон үр дүнтэй, тогтвортой, удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгох. Миний номын өргөндгөө багсан нөгөө ашиглаад эцэг эхэд түгээгөөд тэгээд багсаа эргэлдээд ирэхэд нь угаат цэвэрлээд ашиглалтанд оруулдаг байхгүй номын санчтайгаа хамтраад. Зөвхөн би цаг зав гаргаж номын өргөнд ажилладаг л да. Яг нөгөө өглөө 9 цагт ирээд орой 5 цагт ажилласаа тардаг байхгүй. Би бусдын хүүхдийн төлөө нутаг орныхоо энэ баг балчирхан хүүхдийн ах эгчнэрийн хүүхдийн төлөө би ажилладаг. Би өөрийгөө тэтгэвртэй гарсан гэж ерөөсө боддгоо. Анханасаа багш байсан. Одоо бол багшилж байгаа гэж бодож энэ хийж байгаа гэдэг сэтгэл хангалуун гэдэг байхгүй юу? Тэгээ хүүхдийн төлөө хийж байгаа бүхнийг бусад хүмүүст түгээн дэлгэрүүлж ойлгуулж ажиллах юм бол манай боловсролын үр дүнг сайжруулах энэ төслийн ачлалгын тэнд оршиж байгаа маа. Олон нийтийн боловсролын зөвлөлийнхэн сумынхаа азлагдсан хөдөө амьдарч байгаа малчдын хүүхдүүдийн бага боловсролын тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд сайн дурын үндсэн дээр өөрсдийн үндсэн ажлынхаа хажуугаар мэдлэг, чадвар, чөлөө цагаа харамгүй зарцуулан ажиллаж байна. Ингээд ажилттай үедээ болохоор багангийн багш нар бяцхан омбонз энэ үйл ажиллагаанд оролцуулаад хүүхд бүрнийг үнэлж юу сурж юу агч цааш юу анхаарах талаар зөвлөгөө өгдөг. Манай бяцхан омбонз 2013 оны 12 сард өөрсдийнхөө санаачлагаар 7 гишүүнтэй байгуулагдсан. Яагаад байгуулагдсан бэ гэвэл том омбонзынхондоо туслаж бас дүү нартай хичээл номын зааж өгдөг. Өдөөнөөс багц олох гэж ирсэн эцэг эхчүүдэд ном тоглоомоо яаж тоглох, яаж унших талаар хэлж өгдөг. Манай олон нийтийн боловсролын зөвлөл нь сар бүрийн 25-нд хуралдаж бас дараагийнхаа үйл ажиллагааны талаар ингэж хамтарч ярилцаж төлөвлөгөөгөө гаргадаг юм аа. Цаг тухайн үед шаардлагатай ямар нэгэн ажил гарсан үед сумын төв дээр байгаа энэ гишүүд маань цугларч энэ үйл ажиллагаагаа явуулдаг. Манай сум нь болохоор 5 багтай байгаа. За 5 багийн маань 4 багт нь голцсон хөдөөгийн малчид маань сууршдаг. 4 чиглүүлэгч багш нар маань
ажиллаж байгаа. За ингээд энэ маршрут гаргах нь болохоор ямар үр дүнтэй вэ гэвэл за ерөнхийдөө цаг хугацаагаар бид нэр хэмнэж чадна. За энэ нэг өдрөختөө одоо бид нар хэдэн айлаар буух уу? За хэдэн айлаар буухад одоо тэр буусан хичнээн цаг зарцуулах уу? За тэр километрээр одоо ингээд тооцоод хичнээн километр байна уу гэдгийг бас гаргах. Төсвийн хувьд гэсэн тэр төсвөө урьдчилаад бид нар тооцоолсон байдаг. Ягаад гэвэл хэдэн километр одоо хичнээн литр бензин авах уу гэдгийг бид өмнөөс бас урьдчилаад гаргачихсан байдаг болохоор бас давуу байдаг. За бас нэг өдөр болохоор хэдэн хүүхэдтэй бас ажиллаж болохоор байна уу? За удирал одоо хичнээн удаа тойрох тийм боломжтой байна уу гэдгийг энэ маршрут гаргаснаар болоод мэдэх учраас одоо төлөвлөгөөгөө одоо яг энэ маршрутынхаа дагуу хийдэг учраас одоо бидний ажил болохоор маш хөнгөн бас үр дүнтэй болж чаддаг. Манай багт л ихэд ирэх намар 9 сарын 1-нд 1-р ангид дэвшин суралцах 17 хүүхэд байдгийг. Үүний 5 нь огт сургуулийн боловсролд хамрагдаж чадахгүй байсан юм аа. Энэ төсөл хэрэгжснээр энэ 5 хүүхэд маань тавуулаа амжилттай суралцж байна. Энэ олон нийтийн боловсролын зөвлөлд орсноор замын маршрут судалгааг бол нэмт рүү гаргаж, унаа өсгөр хангаж өгч ажилладаг. За энэ орон нутгийн боловсролын зөвлөл нь бол эцэг эхчүүд иргэдийн санаачлагч дээр тулгуурлаж ингэж ажилладаг юм зөвлөл байгаа. Энэ бол төрөөс ямар ч цалин мөнгө албаа хаагчдын нэмэлт урамшуул гэсэн юм байхгүй. Тэгээ энэ зөвлөлд ажиллаж байгаа бүрэлдэхүүн нь өөрсдөө санаачлагаар ажиллаж байгаа учраас тэгтээ нийгмийн гишүүдийг манлайлагч нар байж чаддаг. Энэ үгээрээ ч одоо ажлын үр дүн илүү харагддаг. Нөгөө талаас одоо энэ төслийн хэмжээнд бас бага хэмжээний тэтгэлэгт одоо төслийг биднэрт олгож өгөх тийм боломжтой байдаг. За үүнийг авснаар бид бага мөнгөөр их хэмжээний ажлыг хийж иргэдийн дунд, хүүхдүүдийн дунд сургууль бэлтгэх хөтөлбөрт одоо хүүхдүүдийг хамруулах тэр санаачлагыг дэмжихэд нэлээд их одоо түлхс болж өгдөг. Тухайлбал одоо манай сум гэхэд сургуулийн бэлтгэх хөтөлбөрт хамрагдаагүй хүүхдүүдийнхаа төлөө бид нэр одоо жижиг төслөвцсөн энэ төслийнхаа мөнгөөр бидний хүүхдүүдэд очиж хичээлээ зааж авч байна. Мөн одоо хүүхдүүдийн хичээлийн хэрэглээ авч өгч байна. Хүүхдүүд эцэг эхийн оролцооны үнэлгээг хийж боломжтой. Цаашдаа санаачлагтай идэвхтэй байх юм бол бидний хийж байгаа ажил маань төрийн бодлогот ч гэсэн тусахтаар ийм асуудлыг шийдвэрлэхэд тустай юм болж байна гэдэг нь бол манай олон нийтийн боловсролын зөвлөлийн хам бол дүгнэж гэж хэлгээ. Тэгээ манай хамгийн ихний тэтгэлэг болох тэмүүлэл төслөөрөө бид нар хүүхдээ хөгжүүлэх гол нь хүүхдийг өөртөө гэр бүлээсээ хол амьдарч байгаа дотор байр айлд амьдарч байгаа тэр хүүхдүүдэд ингэж өөртөө итгэл үнэмшилтэй гэр орноо санахын багасгах, чөлөө цагийн зөв өнгөрүүлэх, өөрийгөө нээж хөгжүүлэх тэр боломжийг ингэж олгох зорилгоор ийм нархан хүүхэлдэйн театрыг өөртөөхөө санаагаар ингэж байгуулсан. Тэтгэлэгт хамрагдж байгаа хүүхдүүд маань 3 дугуйлангийн хүүхдүүд маань ингэж хуран хүүхэлдэйгээр үлгэр зохиодог, утсан хүүхэлдэйгээр үлгэр зохиодог, хамтарч багаараа үлгэр зохиодог. Багаараа үлгэр зохиож хахад бусад хүүхдүүд маань суугаад тэр үлгэрийг ойлгосноо бичдэг, зурдаг. Тэгээд энэ дугуйланд маань хүүхдүүд маань маш их идэвхтэй оролцдог. Тэгээ мөн бас бусад одоо ангийн сурагчид бас ингээд орох хүсэл сонирхол нь бол их нэмэгдэж байгаа. Сургууль дээр болж байгаа үйл ажиллагаа одоо хожигдох явах дурггүй байсан. Тэгсэн чинь маш идэвхтэй оролцдог. Бүр дугуйландаа явна гэж ярьдаг болсон гэж одоо эцэг эхчүүд бас санал сэтгэлдээ хэлж байгаа. Номын өргөөгөөр баг маань үйлчлүүлдэг, том маань болохоор хүүхд хөгжлийн танхимд үйлчлүүлдэг. Хүмүүстэй харьцахдаа ер нь нэг дуугарахгүй дуугаа байдаг байсан бол одоо ерөнхийдөө багшигаа таньдаг, багшийнхаа урдаас асуух асуулт гэсэн бас өөрөө тавьж чаддаг тийм өөртөө нээлт итгэлтэй болж байгаа гэх үедээ. Бүтэн өгүүлбэрээр бас ярих тийм шалгууртай болж байгаа. Тусам олон нийтийн боловсролын зөвлөлд байгуулагдсан цагаас энэ санал хүсэлтийн хайрцагыг ажиллуулж эхэлсэн. Энэ хайрцаг нь бол одоо их хвчлэн хүүхдүүдэд сургуульд гэр бүлд нь одоо цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийнх нь орчинд яаж одоо цэцэрлэгийн хүмүүжил олох вэ? Сургуулийн өмнөх боловсролыг яаж олох вэ? Яаж олгож байна уу гэдгийг нь бол одоо иргэд нэлээд сайн мэдээлэл авахыг хүссэн саналууд их хвчлэн ордог. Тэгээ энэ хайрцаг маань зөвхөн одоо ерөнхий боловсролын сургууль дээр биш, сумын засаг дарганд хамгийн газар дээр бас нэг ажилладаг. Тэр хайрцаг манай олон нийтийн боловсролын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа сумын хүн ам зүй мэрэгчлэлтэн хариуцаж сар тутамд 14 хоног тутамд нөгөө саналуудаа бид нэр дэнд авчираад тэгээд нөгөө боловсролын зөвлөлийн хурлаар бид нэр энэ их үнэтэй санал энийг ингэмээр юм байна гэсэн бас ажлынхаа хийх үйл ажиллагааныхаа төлөвлөлтөнд оруулах саналуудаа эндээс олж авдаг ийм чухал хайрцаг байгаамаа. Олон нийтийн санаачлагыг дэмжих тэтгэлгийн хэрэгжилт нь шат дараалтайгаар бодиттой үр дүнг дагуулж эерэг хандлагыг бий болгож байна.
Тэтгэлэг хэрэгжснээр хүүхэд бүрийн хэрэгцээнд тулгуурласан хөгжүүлэх үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүүхэд бүрт ахиц өөрчлөлт гарч байна. Тэтгэлэг нь олон нийтийн боловсролын зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг болж байна. Зарим сум орон нутгийг дэмжих сангаасаа иргэдийн оролцоо, эдүг санаачлаг, олон нийтэд хүрэх хүртээмжийг дэмжиж, үйл ажиллагааг эдүгтэй хэрэгжүүлж эхлээд байна. Олон нийтийн боловсролын зөвлөлийн дунд зохион байгуулагдсан боловсрол туралдаанд шилдэг болж бас шалгарсан байгаа. Бид бүхний үр дүн гэхээсээ илүү иргэдийн маань оролцоо, тэр эцэг эхчүүдийн их оролцоо байгаа. Төсөл эхэлснээс хойш энэ багц юунууд нь бас нэлээдгүй хуучирч байгаа. Тэгэхээр энийг бас бид бүхэн шинжилье. Энэ хүүхдийнхаа одоо ирээдүйн хувь заяаг дэмжиж гэдэг ийм чиглэлийг бид бүхэн эвдийн төлөөчдөн хурлаараа 3 сая төгрөг батлуулсан. Ингээд энэ маань одоо удахгүй хэрэгжиж явна. Энэ хэрэгжиж байгаа хөтөлбөр маань зөвхөн манаас сум болон одоо аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа 10 сум төдийгүй одоо Монгол улсын хэмжээнд хэрэгжих одоо сургуулийн өмнөх боловсролоор хүүхэд танин мэдхийн чадваруудыг бүрэн эзэмшиж чадах ийм одоо түлхэц бүхий өргө өөрчтэй ажил болж байна. Энэ одоо олон нийтийн боловсролын зөвлөлийн дүрмийг бий болгож зөвхөн одоо энэ төсөл 10 суманд хэрэгжих биш, аймгийн хэмжээнд энэ олон нийтийн боловсролын зөвлөлийг одоо бас бий болгож дүрмээр одоо бас аймгийн иргэдийн хурлаар баталгаажуулж ингэж ажиллахад төлөвлөж байгаа. Төслийн хугацаа дууссан ч гэсэн засаг даргын хамгийн газрын зүгээс боловсролын байгууллагатайгаа хамтраад бүх талын санхүүгийн болон эдийн засаг талаас хэмжлэг үзүүлж авч явах юм бодол санаа байдаг юм аа. Сумын зүгээс засаг даргын бүрэн хөтөлбөрт байдаг иргэдийн төлөөлөлтийн хурал бас жил болгон төлөвлөгөө баталдаг. Энэ төлөвлөгөөний дагуу бид бүхэн за боловсролыг яаж дэмжих вэ гэдэг нэг өгүүлбэр 2-3 өгүүлбэр орсон байдаг. Энэ олон нийтийн боловсролын зөвлөлд маань ингэж оролцсноо харин төрд маш том дэмжлэг үзүүлж байгаа. Эднэрийнхээ хүчинд бид бүхэн бас мөрийн хөтөлбөрийнхаа хэрэгжилтийг бас маш сайн биелүүлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ олон нийтийн боловсролын зөвлөлийг бол миний хувьд аливаа ер нь ямар нэгэн төсөл хэрэгжээгүй ч гэсэн сум орон нутагт аливаа сум орон нутагт бол энэ олон нийтийн боловсролын зөвлөлийг байгуулад ажиллах юм бол үр дүнд хүрэх юм байна, маш хэрэгтэй юм байна гэдгийг бас хэлмээр байна. Олон нийтийн боловсролын зөвлөл хэмээх эцэг их, иргэд олон нийтийн оролцоотой сайн дурын зөвлөл амжилттай ажиллаж, боловсролын системд нэгэн шин загварыг бий болгож, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багчуудын төлөө салбарынхаа түшиг тулгуур болж, бодиттой олон үр дүн гарган амжилттай ажиллаж байна. Хүүхдийн боловсролын төлөө сургуулийн орчинд багш нар заах ёстой гэсэн буруу хандлагыг өөрчлөн, хүүхэд бүрийн эцэг их, тухайн хүүхдийн амьдарч буй орон нутаг, иргэд олон нийт улмаар сумын удирдлагуудын оролцоотой бүх нийтээрээ хамтран дуугарвал дууныг, докторвол хүчнэг гэдэг шиг хамтын ажиллагаа үр дүнд хүрч болдгийг харуулж байна. Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр, сайн дурын үндсэн дээр үүрэг хариуцлага хүлээж, хүүхдийн оюуныг хөгжүүлэх үн цэнийг түгээж, хойч үе хамтрагч нөхөддөө үлгэр дуурайлал үзүүлэх эрхэм зорилгыг агуулan ажиллаж байгаа тэдний ажилд ариун их амжилтыг хүсэн өрөөе.